За сайн байна уу манайхаа бичлэг үзэж байгаа мөчийн мэндийг хүргэе. За би өнөө өглөө гэртээ яг өөрийнхөө уудаг витаминуудыг та бүхэндээ танилцуулъя гэж бодсон. За тэгээд ер нь бол шинэ хүмүүс байгаа бол бас за ийм витамин байдгийн байна гэдэг санааг аваасаа гэж бодсон юм аа. За яг одоо бол би декреттэй гэртээ байгаа. За тэгээд яг ийм хөхүүл декреттэй ээж жишээ нь юу ууж болох вэ гэдэг талаас ярих гэж бодлоо. За энэ Mama Box гэдэг витамин би бол яг одоо ууж байгаа. За тэгээд би өөрөө хөл учраас ер нь бол эрс амин нэмээ нөхөх зорилгоор жирэмсэн байхдаа би жирэмснийхаа туршижингаа Mama Box уусан. Тэгээд хүмүүс тэгдэж штэ витамин уугаад хахаар хүүхдийн жин нэмэгддэг, ээжийнхэн жин нэмэгддэг гэдэг. Би яг жингийн хувьд бол нэмэгсэн, мэдээж нэмсэн. Гэхдээ бол бүр амар 20 кг-аар бол нэмээгүй 10 кг нэмсэн. Хүүхдийн жин бол ер нь бол яг хэвийн нормал. Манай хүүхд 3 хил 750 гарсан. Тэгээд одоо юу гэдгийг те эрүүл төрсөн. Мөн дээрээс нь хүүхдэд хамгийн чухал зүйл юу гэхээр нөгөө жирэмсэн байхад ясчлалтын цэг буюу те дүнхний дутуу хөгжил энэ төр үүсгээс урьдчилан сэргийлж кальц уулгадаг шүү дээ те. Манай хүүхдийн хувьд бол энэ кальцийн хангамж энэ төр нь маш хэвийн байсан. Тэгээд бас нэг гоё юм нь жирэмсэн байхдаа би одоо өвөл хүүхдэд хийсэн нэг ч ханиад хүрээгүй. Тэг бүр маш их утаатай байсан. Утаанаар би ингээд амьсгаа тавцаад яг үнийг хэлэхэд ингээд утаа чинь бүр ингээд хүчил төрөгчүүл айгүй дутагдaltaй байт юм лээ өвлийн агаарт. Яг тэр үеэр бол ингээд бүр ингээд амьсгаа маань давцаад ингээд ажил дээрээ байж чадахгүй. Энд тэнд бүр ингээд цээж ингээд бачуураад идэг байсан. Тэгсэн мөртлөө одоо би огт ханиад хүрээгүй. Тэгээ би ер нь бол ингээд нөгөө угийн жоохон тархлаа муутай ханиад хүрэхээр айгүй хүнд тусдаг. Шүүн унтаж чадахгүй ингээд бөхшүүлж ханиалгаж ханиад хүрдэг төрлийн хүн байхгүй. Тэгсэн чинь жирэмсэн байхдаа нэг ч удаа ханиад хүрээгүй те. Би бүр өөрөө маш их одоо бахархаж баярлаж Сибирьтэй талархсан. За тэгээд одоо гэтээ ингээд би төрснийхаа дараа нөгөө нэг юу яасан бох. Энэ Mama Box болохоор нөгөө хөхүүл болон жирэмсэн гэж байдаг бох. Одоо яг бол би жирэмснийг ууж байна. Яагаад вэ гэхээр Монгол улсад бол хөхүүл мама тасарсан байгаа. Тэгээ энэ хоёр маань хөхүүл Mama Box, жирэмсэн Mama Box хоёр маань Орос найрлагын хувьд бол нэг их ялгаа байдгүй. Одоо нөгөө найрлагын дах төмрөөрөө л жирэмсэнгийнх нь төмрийнх нь Орос найрлага арай жоохон өндөр байдгийн. Тэгэл ялгаагүй учраас би бол одоо хөхүүл байхгүй учраас жирэмсэнгээ ууж байгаа. Тэгээ Mama Box ууж байгаа үед жирэмсэн хүмүүст бол тийм одоо шинж тэмдгүүд илэрдэг. Дээрээс нь нөгөө омега 3-тай учраас яадаг вэ гэхээр хүүхдийн тархины үйл ажиллагаа тарих мэдрэлийн янз янзын гажигтай төрхөөс урьдчилан сэргийлнэ. Мэдээж та одоо жирэмснийхээ туршид омега 3-тай бүтээгдэхүүн ууж байгаа учраас хүүхэд мэдээж ухаантай болно тий. За тэгээд төрсний дараа ямар шинж тэмдэг илэрвэ? Төрсний дараа болохоор надад яг ингээ Mama Box ууснаас хойш бол хөхөнд аягүй сайн суу ордог. Илт бүр ингээд сүү сайн орж байгаа нь мэдэгддэг. Тэгээ би одоо 3 дахь хүүхдээ сая 37 наснда гаргалаа. Тэгээд хамгийн анхныхаа хүүхдээ 22 таа 30 таа гэдэг ингээд нэлийн зайтай төрсөн. Тэгээд эхний 2 жирэмслэлт дээр би ер нь бол ингээд хүүхдээ төрөөл 3 хоноо л хүүхдээ цатгахгүй нэмэлт хоолнд оруулцдаг байсан бол энэ удаа бол би ингээд өмнөх 2 жирэмслэлтээсээ бүр хамаагүй их сүйтэй байгаа. Тэгээд би яг ингээд анх удаага ийм гоё сүйтэй хүүхдээ ингээд цатгаал те хүүхдээ ингээд цатгаж байгаа мэдрэмжийг авах бол мэдээж ээж хүний хувьд бол энээс илүү бахархал энээс илүү одоо амар амгалан гэж юу аах вэ тийм ээ. За тэгээд энэ Mama Box-ыг одоо би ууж байгаа. За тэгээд өнөө өглөө уух учраас өдөрт одоо 30 уут байдаг. Нэг уутыг одоо нэг удаадаа уудаг. За би тэгээд өнөөдрийнхөө уухыг ингээд тавьчих. За тэгээд нэмэлтээр өөр ямар витамин ууж байгаа вэ гэхээр би энэ ийм тосон дэ байнга уудаг. Ер нь бол манай 7 настай охин, дунд охин, бага охин, 3 сартай охин, тэгээд бид 3 бол ер нь байнга уудаг. Тэгээд Д витаминыг ууж байгаа үед бол би одоо нөгөө ер нь ингээ ханиад хүрэхгүй байдаг гэдгсэн шүү дээ. Тэгээд би охиноо ер нь ингээд дунд охиноо цэцэрлэгтэй хахад 1-р ангид байхад ерөөсөө өглөө болгон Д витамин уугадаг. Д витамин уугаад ахаар хүүхэд ханиад хүрдэггүй. Надад бүр илт нэг юм гоё шинж тэмдэг илэрч исэн Д витаминыг уугаад ямар шинж тэмдэг илэрч исэн бэ гэхээр би ер нь ингээд хүзүүгээ гаргасан хувцс өмсөж чаддгүй байсан байхгүй юу. Өмнө нь ингээд нөгөө нэг ингээд
хавар намрын ч юм уу ийм салхитай үед хүзүүгээ гаргасан, цээжээ гаргасан хувцас өмсөхөөр шууд хоолой өвдчихдөг ус. Дараад л шууд хоолой өвдчихдөг гэсэн. Тэгээд Д витамин яг ингээл нэг хоолой ингээл нэг ийм хөндүүрлээл яг өвдөх гээд эхэлдэг штэ тий. Хоолой өвдөж эхлээл тэгэл сүүлдээ хамар битүүрээл цээж рүү ороод ханиад болчихдөг штэ. Ер нь та мэдж гэнэ процессыг тий. Тэгвэл Д витамин яг ингээ хоолой хөндүүрлэлцэн өвдөж эхэлж байхад нь Д витамин уучхад шууд зүгээр болж исэн. Тэгээд Д витамин ер нь бол ингээ дархлааг дэмждэг, ясны үйл ажиллагаа, ясны бүтцэд оролцдог, кальцийг тийм ээ яс руу зөөвөрлөж өгдөг гол элемент чинь бол Д витамин байгаа шүү дээ. За тэрнээс гадна дэлхийн хүүхдийн эмчнэр судалгаа хийгээд хүүхдийн уушгийг Д витамин хамгаалдаг болохыг баталсан. Тэр байтугай одоо жингээ хасаж байгаа, жингээ ер нь ингээд хасчингуудаа нөгөө юм тогтмол жинд нь ингээ барий гэж боддог хүмүүс Д витамин уухад жин нэмэгддэггүй гэж байгаа байхгүй. За гих мэтлэнгээр одоо Д витамины ач холбогдлыг яриад байх юм бол тий маш их зүйл байдаг. За тэгээд Д витамин манай энэ Д витамин болохоор ийм тосон хэлбэртэй байхгүй. За ингээд ийм татдаг юутэй пипетэгтэй. За тэгээд нэг тусал нь болохоор 200 аюутай. Тэгэнгүүт 200 аюу гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр одоо 1000-ыг ууйгвал 5 тусал, 2000-ыг ууйгвал 10 туслыг ууцдаг. За тэгээ би жоохон охиндоо болон дунд охиндоо өөртөө бол ер нь бол манайх гэр бүлэрээ 2000-аар уудаг ийм Д витамин байна. За дараа нь би одоо юу ууж байгаа вэ гэхээр энэ хоёр витаминыг одоо энэ селен, Е витамин ийм юу байдгийг капсултай Е витамин байдгийг манайд. Энэ Е витамин, селен хоёрыг би төрсөн цагаас хойш одоо 3 дахь сар руугаа орж ийн. 3 дахь савыгаа ууж байна. Тэгээ яагаад ууж байгаа вэ гэхээр биш үү те. Би та нарт нэг хөгжилтэй явдал яриа гэж бодож байна. Би 8 жилийн өмнө жирэмсэн болоод 7 жил одоо төрөөд 7 жил болж байна. Дунд охин маань 7 настай гэсэн үг. Тэнгүүд яг охиныг ингээд гидсэнд олдохоос өмнө би ингээд эхо таруулахад миний одоо надад нэг юм жижигхэн одоо тий сантиметр хүрэхгүй олон тооны миом байна гэж хэлжсэн. За тэгээ тэр миомыг ерөнхийдөө бол ингээд томруулахгүй хэмжээг нь ингээд хянаад яваад исэн. Тэгээд сая сүүлийн охин дээрээ төрхийн өмнө тэр маань ер нь ингээд эхо таруулсан чинь арай жоохон нэмэгдсэн байсан, 1 сантиметр гарan 2 сантиметр хэрэгтэй болсон байсан. За тэгээ төрөх үеэр яадаг вэ гэхээр эмэгтэй хүний миом чинь ингэдэм байна. Нөгөө умаа ингээд сунахаар миом нь бас ингээд дагаад татагдаад томордсон байна. Тэгээд ингээд жирэмсний турш ингээд явж исэн чинь миний ингээд дээшээ хараад хэвтгэхээр л миний хүйсний ойролцоо нэг юм 3 хөөрхөн юм бондгор юм ингээд тэмтрэгдээдсэн баггүй юу. Тэгээл тэрийг ингээд амар хөөрдөл хүүхд маань хөдөлж гин, хүүхдийн маань энэ хүл гар юм байна. Энэ юу юм болоо нэг юм хөөрхөн бондгор хатуу юм байна гээл. Тэгэл манай нөхөр хөөрдөл ингээд байдаг гэсэн. Тэгээд яг төрөх гээд байж тэл төрхийн орон дээр гараад ирсэн чинь эмч маань бас тэр 3 бондгорын маань ингээл тий ямар хөөрхөн бондоодаг хүүхэд вэ гэд ингээд тэгээд төрлөө төрсний дараа нөгөө эхс ингээд биеэс салдаг штэ тий тэгэхэд яг тэр процессыг эмч маань удирдах захта тэмтэрчээд хүүхэн чи юу вэ чи айгүй том юмнуудтай юм штэ саяын том боогод гэсэн чинь юу хүүхдийн гар хүлвэ над чинь миом байсан байж тэгээд тэгээ би өөрөө бүр ингээд тэмтрээд үзэхэд тэмтрэгдэжсэн. Тэгээ эхо дээр бол энэ харагдaltaй хөвлийн урд хананд ингээд юуны урд хананд миом байна гэж тэгдэг байсан. Тэгсэн чинь тэр миомнууд маань бүр 4-5 см болоод томорсон. Тэгээд би одоо болохоор энэ селен, Е витамин 2-ыг миомондоо ууж байгаа. Тэгээд би 3 сар уусныхаа дараагаар эход харуулах гээд бас үр дүнг нь үзэх гээд ингээд байж байна. Тэгээд Е витамин бол ер нь бол яг хөө ингээд янз янзын антиоксидант буюу хүний биед байгаа хор бохирдол те юмыг сармагжуулдаг, үрвсэл байвал дардаг, залуужуулдаг, эдисийг хамгаалж өгдөг витамин. Тэнгүүд селен болохоор бас яг тийм үйлчлэгээтэй. Тэгээд ер нь бол селен ялангуяа ийм нөгөө хортой хоргүй үүсвэр, миом, ямар нэгэн зангилаа, те энэ тэндээ уйланхаатай хүмүүс энэ төр уухад ер нь бол аягүй сайн шимэгдүүлэх үйлчлэгээ үзүүлдэг учраас би селен, Е витамин 2-ыг ууж байгаа. Давхар мэдээж эмэгтэй хүн юм чинь төрөлтийн үед бол ингээл асар хөвсрөлт явагдаж байна те. Ер нь бол ингээл бүр ингээд судалгаа гаргасан байлаа шүү дээ. Фэйсбүүкээр яваад байсан те хүмүүс ингээд энэ тэнд бичээд байсан, уншсан. Тэнгүүт яг хөхөр хүний эсийн теломерт бүр 11 насаар одоо хөвсөрж байгаа тийм өөрчлөлт ингээд эмэгтэй хүн төрөхөд тийм өөрчлөлт гарч байгаа гэж байгаа байхгүй. Тийм учраас би ерөнхийдөө бас ингээд селен, Е витамин 2-ыг
нэгдүгээрт бол эрүүлжих, хоёрдугаарт залуужих зорилгоор би одоо айгүй хурдан сэргээх зорилгоор селен Е витамин 2-ыг бол тасралтгүй ууж байгаа. За дээр нь нэмээд энэ age therapy гэдэг бүтээгдэхүүн байгаа. Энэ бас дотроо селентэй. За тэгээд одоо нөгөө нэг юм залуужуулдаг ийм нэг орц найрлагуудыг агуулсан. За ер нь бол хүнийг нөгөө эдесийн төвшөнд нь залуужуулж өгдөг витамин одоо манай Сибирь шинээр ирсэн. За тэгээ энэ витаминыг 6 сар уухад 5 насаар залууждаг гэж бүр судалгаа байгаа. Тийм учраас би болохоор ер нь бол энэ age therapy гэдэг бүтээгдэхүүнийг бас уухаар шийдсэн. Тэгээ мэдээж ингээ ямар ч эмэгтэй хүн залуу насаа хадгалъя, дархлаагаа сайн байлгая. Тэгээ би ээж хүн учраас те эрүүл байх ёстой гэдэг үүднээсээ бол өөртөө айгүйх анхаарал тавьдаг. За тэгээд би ер нь ингээд өвдгөөс ер нь бол нэлээд айдаг төрлийн хүн байгаа. Тэгээд тийм учраас өөрийнхөө эрүүл мэндэд бол аюул сайн анхаарч байна. За дараа нь сая би болохоор шинэ бүтээгдэхүүнүүдэд амтлах бас дуртай. Тэгээд саяхан шинээр ирсэн 2 витаминыг бас өөртөө ууя гэж бодоод эхлүүлсэн байна. За дараагийн витамин болохоор коэнзим Q10 гэдэг бүтээгдэхүүн байгаа. За энэ коэнзим Q10 бол ямар үйлчлэгээтэй вэ гэхээр хүмүүс бол нөгөө гоо сайхны тосонд коэнзимтэй тосч гэдэг юм ингээд гоо сайхны бүтээгдэхүүн ордогоор нь аюул сайн мэддэг байх гэж бодож байна. За тэгвэл коэнзим Q10 болохоор нэгдүгээрт бол шүү дээ тий гоо сайхан хүний гоо сайханд аюул сайн. Хоёрдугаарт нь бол зүрх судасны эрүүл мэндэд маш сайн. За гуравдугаарт нь бол одоо тархины үйл ажиллагаанд маш сайн гэдэг нь батлагдсан байна. За тэгээд би өөрөө ер нь бол ингээд жоохон сая жирэмсэн байхад энэ төр бас ер нь ингээд зүрх өвдөх гэдээсэн. Тэгээд магадгүй удамч байж магадгүй. Манай ээж бас зүрхний жоохон хүнд өвчтэй хүн байсан. Тэгээд би жоохон ингээд ээж маань аюу хүнд зүрхний хүнд өвчнөр өвдөө тэрнгээрээ өөд болж ирсэн учраас ягаад чи ингээд бусад эрэгтнүүдээс илүү зүрхээ өвдөхөөс аюу айдаг. Ингээд миний сэтгэл бас нэг юм травма байгаад байна шүү дээ тий. Тэгээд би жирэмсэн байхдаа бол ингээд аюух юунууд юм зүрхний витаминуудаа уусны хүчинд би аюу сайн төрсөн. Тэгээ ер нь бол ингээд яг жирэмсэн болоод ирэхэд зүрхний ачаал мэдэгдээд одоо өөрөө эмч хүн болоод ч тэр зүрх ер нь бол нэлээд их доголдож байгааг би өөрөө мэдрээд байсан учраас зүрхнийхээ витаминуудыг уугаад төрсөн. Одоо тэгээд бас яг коэнзим Q10 буюу энэ бүтээгдэхүүн шинээр тий зүрхний бүтээгдэхүүн шинээр ирсэн учраас би бас зүрхэндээ хэрэгтэйгээд коэнзим Q10 ууж байна. За дараа нь болохоор силикон гэдэг бүтээгдэхүүн саяхан ирлээ. Силикон маань бол монголоор бол цахиур юм бэлээ. За цахиур болохоор юунд сайн бэ гэхээр ерөнхийдөө бол ясыг бэхжүүлдэг, шөрмөс холбоосыг бэхжүүлдэг юм билээ. Тэгээд үс хумсанд маш сайн. Тэгээ бүр одоо ингээд силикон дутагдсан хүнд ингээд хумс нэмгэрдэг, үс хугардаг гинэ. Мөн дээрэс нь одоо бас нэг хүний яс вэ штэ тий. Тэгвэл силикон дутагдaltaй хүнд, цахиур дутагдaltaй хүнд энэ хүний ясны паалан шүдний паалан юу яд юм бэ? Нэмгэрд юм байна. Тийм учраас одоо би болохоор ингээд нөгөө төрсний дараа хөхүүл ээжүүдэд айгүйх нөгөө шүд мүдэнд гинт хугарчдаг ч гэдэг юм уу. Шүд нь ингээ унсан тохиолдлууд манай найзууданд айгүйх байсан учраас би ер нь бол шүдээ бэхжүүлэх тэгээд үсээ бас гоё урт үстэй болъё те гоё бат бөх урт үстэй болъё хумсаач гэсэн гоё ургуулчмаар байна шүү дээ. Тийм учраас ер нь бол силиконыг ууж байгаа. За тэгээд дараа нь хамгийн төгсгөлд миний бас нэг тэ ууж байгаа нэг бүтээгдэхүүн байгаа. Тэгээ би сая нэг уутыг дуусгасан. Одоо болохоор би өнөөдрөөс эхлээд нэрстэй юм далайн коллаген уух гэж байгаа. За коллаген бол мэдээж бүхэл эргэтэн системд байдаг. Тэгээд ер нь бол хүний биеийн бүх эргэтэн системд хэрэгтэй. Дээрээс нь арьсанд бол тэг хүний биеийн хамгийн том эргэтэн чи арьс гэдэг байгаа шүү дээ. Арьсанд бол маш сайн. Мэдээж арьсыг гоё олон уян хатан чанарыг нь сайжруулна. Тэ хураашилтаа сэргийлнэ, шинэ гоё эд эсүүдийг нөхөн төлжүүлнэ. Тэрнээс гадна коллаген уухад бас юунд их сайн байна вэ гэхээр ер нь бол ингээд нуруу өвддөг ч юм уу, үе мөчний асуудалтай хүмүүст коллаген уух супер нөлөөтэй байлээ. Тэгээ манай коллаген дээр нэмээд хэлэхэд манайх болохоор далайн коллаген буюу маш нөгөө нэг бага молекултэй сайн коллаген байдаг шүү. За тэгээ би бол энэ удаа нэг амар одоо гүнзгий ярьсангүй зүгээр л өөрийнхөө уудаг витаминуудын төвшөнд ярихад ийм витаминыг би одоо ууж байна. Тэгээд ер нь бол ингээд эрүүл мэнд гэдэг зүйл бол айгүй чухал. Тэгээд би саяхан нэг зүйл бас уншчихлаа. Хүн игдэг гинэ өвдөөгөө байхдаа бол ингээд эд мөнгө, карьер ч гэдэг юм уу бүх зүйлийн тухай бодож бүх зүйлд шунж яадаг гинэ. Өвдснээ дараа бол хүн зөвхөн юуны тухай боддог вэ гэхээр эрүүл болох тухай л боддог. Бусад зүйл бол ингээд зүйлийг бол бодхоо болдог гэж байгаа байхгүй юу. Тийм учраас хүн ер нь ингээд те аз жаргалтай байхын тулд эрүүл одоо аз жаргалтай сайн сайхан сэтгэл амар байхын тулд бол хүн нэгдүгээрт өөрөө эрүүл байна гэдэг нь бол айгүй чухал. Би тэгээд бас нэг зүйлийг би хэлэх дуртай. Тэр нь юу вэ гэхээр те хүн биш те
Мөнгөний төлөө өөрийнхөө эрүүл мэндийг золиослж ерөөсөө болохгүй. Мөнгнөөс олж эрүүл мэндээ битгий золиослоорой. Одоо бүх сонголтыг эрүүл мэндийнхаа төлөө хийж агаарай. Маш хүнд ажил эрүүл мэндэд хортой мөртлөө маш их мөнгө олдог ажил байвал та татгалзаарай. Та эрүүл байвал ямар ч мөнгийг, ямар ч одоо амжилтыг бүтээх боломжтой учраас өөртөө хайртай байгаарай. Мөн одоо гэр бүлийн эзэгтэй нар, ээж нар те бол эрүүл мэндэд аюул сан анхаардаг байх хэвээр. Яагаад тэгэхээр та өөрөө эрүүл мэндтэй одоо анхаарад өөрөө эрүүл байгаа сурчих юм бол гэр бүл үр хүүхдийнхээ эрүүл мэнд, нөхөр зүудрийнхээ эрүүл мэндийг та ингээд өөрөө одоо хамгаалах мэдлэгтэй ухаантай болно гэсэн үг байхгүй. Тийм учраас эрүүл мэнд гэдэг зүйл айгүй чухал. Тэгээд би бага байхдаа бол нэг зүйлийг ойлгосон. Тэр нь юу вэ гэхээр манай ээж айгүй бие муутай хүн байдаг гэсэн. Тэгээд гэр бүлд биш тэ нэг айгүй хүнд өвчтэй ч юм уу нэг одоо хүний бие өвдөд байхаар тэр гэр бүл тэр чигээрээ өвддөг. Ягаад тэгэхээр тэр хүнийхээ төлөө санаа зовж сэтгэл санаа нь байнгын зовиртой, сэтгэл зүйн хувьд айгүй хэцүү байдаг. Тийм учраас би бол ингээд нөхрөө өвдөхөөс, хүүхдүүдээ өвдөхөөс, өөрийгөө өвдөхөөс айгүйх айдаг. Тэгээд ядаж та өөрийнхөө ам бүлийг эрүүл байлгах нь бол таны үүрэг байгаа шүү. За тэгээд та бүхэн миний нөхөө бичлэгийг цааш нь айгүй сайн шеэрлээрээ, эрүүл мэндийг түгээгээрээ өөрөө Сибирь эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ хэрэглээд эрүүлжээрэй гэж та бүхнээсээ уриалмаар байна. Баярлалаа, баяртай.